За манай Эрдагц орон сууцны захиалгатай холбоотой асуудлыг та бүхэнд цувралаар бэлтгэн хүргэж байгаа. За энэхүү цувралын маань 3 дугаар дугаарт оролцож байгаа Солонгоо гэдэг ихтэй би уулзгаар явж байгаа. За ер нь энэ хүмүүс маань энэ асуудлынхаа хойноос хэрхэн тэмцэж яаж авааг багахан ч гэсэн танилцъя гэж бодсон юм аа. За сайн байна уу? Өнөөдөр хоёулаа хаачих вэ? За өнөөдөр одоо эгч нь нөгөө одоо царцсан барилга болох March Construction-ы Polaris 3 хотхныхоо бас захиалагч охирогчтой уулзах гэж цаг тавсан байгаа. Тийш хамтдаа явах уу? Өөрөө барай би 160 саяд зараад тэгээд 139 сая төгрөгөөр нь би одоо нөгөө March Construction-ы Polaris 3 хотхонд ингээд 2 байр захиалчиж байгаа байхгүй юу? 2 охиндоо орон байртай болгоё доо гэдэг үүднээс. За тэгээд үлдэгдэл мөнгөөр нь нөгөө за энэ байр ашиглалтанд ортол би байр түрээсэлж 1 жил байр түрээсэлж гэдэг үүднээс байр түрээсэлсэн. Би өөрөө ингээд бас яг бүрэн бүтэн тийм эдэрхтэн бүтэн эрүүл хүн биш. Ингээд харааны бэрхшээлтэй 50% хараатай. Тэгээд бас нэг эрүүлнүүд маань 40% гэдэг ингээд зөвхөн сул хараатай бэрхшээлтэй иргэнэлтэй. Гэхдээ бол өнөөдөр би хөрлийн бэрхшээлтэй иргэн гэдэг өнөөдөр хүнээс халамж гордоод ингээд зүгээр суухтаа биш те бас бүтээлч хөдөлмөрлөөд ингээд явж исэн энэ хөлс хөдөлмөрөөр цуглуулсан одоо энэ хөрөнгө мөнгөөр энэ барилгын салбарт захиалга хийгээд ингээд тохирчод явж байгаа иргэн байна. Одоо ингээд энэ барилгыг чи хүлээж агаад ингээд бурхан болсон хүмүүс бас байна. 7-8 байна шүү дээ. Манай энэ АБ блокоос тэгээ өвдөд зовоод энэ залуу хосууд салд сарнжин те ингээд бүх юмны үүсвэр болж байгаа байхгүй энэ барилга чинь. Би одоо өөрөө 5 зээтэй. Тэгээд хамгийн том зээ маань яг бэлтгэл ангид орж исэн. Тэр би энэ барилгыг захиалга хийж эхэлж байгаа. Тэгэхэд одоо бол ингээд 6 дугаар анги. Одоо энэ ингээд дахиад 6 дахь жил рүүгээ орж ийн. Ингээд ийм зузаан байр түрээссэн гэрээнүүд маань. Ингээд нийт одоо би одоогоор бол энэ 72 сая төгрөгийн байр түрээссэн байна. Одоо энэ 72 сая төгрөгөөр би тий бүр байрны урьдчилгаа хийгээд байранд орчих боломжтой шүү дээ. Уг нь бол тийм ээ. Тэг чин нөгөө барилгаа хүлээсээр байгаа тий. Баригдчих болоо. За энэ жил баригдчих болоо. За эх жил баригдчих болоо гэж гордож хүлээж явсаар байгаа ийм их мөнгөөр байр түрээсэлж бүр дээр нь илүү ингээ хохироод явж байгаа байхгүй. Миний хувьд гихчэнд бол одоо энэ хүүхдүүд солонгос ажиллаад нэг ажилласан мөнгө наашаа явуулсан. Тэгэн гол зээнэртэйгээ байдаг. Тэгээд нэг жоохон хүүхд ч одоо 4 ойтой үлдсэн бол одоо 10 нас хүрж штэ. Ээжигээ санаж байна. Ээж маань ирэхгүй байна гэж байна. Ээж барилга дуусахаар ирнэ гэсэн гээд хөрөөд ирж болж байна. Хөрөөд ирэхээр чинь тэр хүмүүс чинь өчнөө хураас нь хэдэн төгрөгийн барилгад оруулсан улсууд чинь ирээд бидний бас нэг төрөөс хүүхдийнхээ ээжихээ төрөөсөн мөнгө өгч бас цааш нь амьдруулаханд бол гэр орондоо ч ирч чадахгүй өөр хүүхдээ ч ирч чадахгүй олон аль юм хоёрдмал амьдралтай ингэж айгүй хэцүү байгаа аахгүй юу. Бадралбаатар гэдэг захирал бол тэгэл биднэртэй бол ер нь бол тэгэл уулзахгүй. Өнөөдөр зөвшөөрөлтөө барилгын компанид итгэж байгаа аахгүй юу. Барилгаа бариад эхэлсэн барилгууд урд нь бариад явж байгаа ийм барилгын компанид итгэж байгаа шүү дээ. Энэ байр орон сууцтай болох гэсэн хүсэл мөрөөдөл маань тийм ээ энэ зүгээр л энэ хүний амьдралын зүгээр анхдагч хэрэгцээ байхгүй юу. Бидний энэ анхдагч хэрэгцээний энэ хүсэл дээр мань тулгуурлаад энэ барилгын компаниуд залин хийгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэлийг бид нартэй ингээд цагдаа шүүхээр нь яваад ингээд маш олон жил яваад хахад шийдэгддэг. Хизээ шийдэгддэг. Хүмүүс ярьж штэ. Энэ бид нар юун дээр одоо цагдаад өглөө гэхээр наа цагдаа ч бол худлаа. Зүгээр цагдаа шүүгээр явна гэдэг чинь зүгээр хугацаа очих арга байдаг. Тэгэхээр ямар ч нэмэргүй гэд хүмүүс ийм болтолтой болсон шүү. Яагаад тийм байх ёстой юм? Яагаад өнөөдөр бүхэл бүтэн тусгаар Монгол улс өнөөдөр тийм ээ хууль дүрм үйлчлдэг юм? Өнөөдөр би ганцхан March Construction-ы өөрөө огсон барилга дээр ярьж байна. Тэрнээс биш одоо бид нар ингээд нийт орон сууц захиалаад хогсон иргэдийн нэгдэл гэж байгуулад бид нар хамтдаа тэмцэл өрнүүлж байгаа. Тэрийн одоо ганц хүсэж байгаа зорилго бол ерөөсөө л байрандаа л орох. Одоо бид нар яг энэ өнгөрсөн хугацаанд хүмүүс чинь бас айгүй олон хүмүүс юугаа мөнгө авъя, шүүхээр явъя гэх тийм ээ. Тэгэд мөнгө авч чадсан бас байхгүй шүү дээ. Тийм. Одоо за яг өглөө өгсөн байж болно. Гэхдээ өгтөө тэгж их ихээр нь бид нар яг өгсөн хэмжээгээр бол буцааж бол өгөөгүй гэж бодож байгаа. Нэг сарын 500 ч юм уу те ингэж өгдөг гэж л би сонссон. Ер нь тэгээ авсан ховордоо. Ингээд энэ төмөрнүүд нь бүгд зэвэнд идэгдсэн. Үнэхээр бид нар юм мөнгө хөрөнгө энэ олон жилийн энэ хүсэл мөрөөдөл ийм болсон гэж бодохоор үнэхээр харамсалтай л байна да. Тэгээд үнэхээр хэлэх үг ш олдохгүй. Нэр
тэр үед нэр миний толгойд ямар ч цагаан ус байдгүй байла. Одоо бол нэрээ дүүрэн цагаан устай ус их чинь. Тэгээд би өөрөө ингээд нүд муутаа дээр нь ингээд байнгын стресстэй дарамттай ингээд энэ барилгынхаа тухай бодоод ингээд орон гэргүй байнга ингээд түрээсийн байрны хооронд явж байгаа хүний сэтгэл санаа ямар байх вэ тийм ээ. Тэгээ эрүүл мэнд ч гэсэн ямар байх вэ? Одоо ингээд стресстэй ингээд сэтгэлийн дарамттай байхаар ингээд их чихэн ингээд нөгөө ганц өрөөс нь чи ингээд өрөвсөөл те ингээд маш хүнд байдаг. Тэгээ хүн мэдээж ингээд байнга өөрийнхөө тийм байдлыг хүн болгонд би дурдаад ил гаргаад явахгүй те. Гэхдээ бол үнэхээр бас энэ хүний амьдралыг бол нэр оронгоор нь өөрчилж оронгоор нь бүр тартагтан тулгаж чадчихээн энэ байрны зарлагчид.